Хинтээ аймгийн Бэндэр сумын засаг дарга Эрхэнбаяраас босоо өх Монгол төрийн бас байгууллага тандсан нэгэн хүсэлт олон нийтийн сүлжээг шуугууллаа. За мэдээж олигархуудын талд нэг хэсэг орхос зогсож таарнаа да. Тэдгээр хөлснийхэн төр утгаараа сүйрлээ. Энэ суманд хууль дампуурлаа. Энэ засаг дарга хуулийг бус дээрэмчдийг сонглоо хэмээн өмхий үгсээр болж хэллээ. Ойлгомжтой. Эдгээр өмхий амтнуудад өсөж төрсөн нутаг умбаш өмсөн гол орг хайрлаж хамгаалах их нутаг гэж юм байхгүй шүү дээ жаавас. Тэдэнд өдрийн ганц 5 кол халбах пивны мөнгө шитгэл болоод явчихна. Бүксээ арчаа тайсан бохир цаасаас 7 онд амтас. Цаг нь ирэхээр эдгээр бөөснөөс шавхруугаа шидэж өгдөг эзэлтэйгээ хамт устж юу болох нь ойлгомжтой. Харин бидний монголчуудад их нутаг элгийн садан гэж бидэнд юугаар сольшгүй үнэт зүйл үхтлээ тэмцэж хамгаалах их нутаг газар шороо минь байгаа. Монгол төр Монгол засгийн цайжсан хулгайчдаар дүүрсэн энэ цаг үед засаг даргын төмөнд зөв. Яаж ч бодоод энэ засаг даргыг буруут харахгүй юм. Энэ засаг дарга их нутаг газар шороогоо хулгайч төрөөс хамгаалах гэж оролдоод хүч мөхссөн тул арга буюу энэ замыг сонгожээ. Төр нь ханч саддаггүй хулгайчдаар дүүрсэн тэдгээр хулгайч нар нь одоо өсөж төрж насан туршдаа амьдарч ирсэн газар шороо уул усыг нь оронгоор нэргүүлж хад үүнээс өөр яахсан бэлээ. Монголчуудад харийн төрөмжлөгчдөөс бус толгой дээрмэн зайлсан төрийн дайснуудаас их нутгаа хамгаалах цаг иржээ. Сүүн цаг гэж энэ. Хулгайч төр хуйлгүй дээрмчдээс их нутаг элгийн садангаа хамгаалахын тулд энэ засаг даргад үлдсэн сүүлчийн найдвар нь босоо хөх монголчууд л болж. Жирийн иргэдийн хувьд Монголын төргөөч юм өчүүгэнж үн хөндгөө босны хамгийн тодорхой жишээ бол энэ. Энэ бол Хинтээ аймагт Бэндэрчүүдээс сонгогдсон засаг дарга. Түүнийг төрдөг хулгайчууд томилоогүй. Тийм ч учраас тэр бээр төрдөг хулгайч нарын төлөө зүтгэх үүрэггүй юм. Бэндэр сумын засаг дарга Эрхэнбаярын төмөн зөв.